цаана Япон pop соёлыг сонирхогчдоо энэхүү тэмцээн нь 2016 оны 8 сарын 13-нд 11 цагаас яг энд буюу Паркт зохион байгуулагдах гэж байна. Мөн энэхүү үйл ажиллагаа үнд төлбөргүй бөгөөд хүн бүр олцох боломжтой. Мөн тэмцээнд орсон ч гэсэн үнд төлбөргүй. Сайн байцгаана уу? Энэхүү өдрийн косплей тэмцээний журмаас танилцуулъя. За сайн байна уу? Бидэнд косплей тэмцээний журмаас танилцуулж өгөөч. За сайн байцгаана уу? Энэхүү косплей тэмцээний маань журам бол 2 шаттайгаар явах байгаа. За тэмцээний журмаас Тэмцээний журмаас гэвэл та бусад косплееруудтай хамтран үзүүлэх ямар ч боломжтой. Харин үзэгч олон дундаасаа нэг үзэгчийг сонгоод тэрнтэйгээ хамтран үзүүлэх боломжтой. Бас хамгийн чухал юм нь гэвэл та зөвхөн аним манганы дүрүүдээс л хувирах боломжтой шүү. За та бүхэн өөрийнхөө хүссэн дүрд хувиран ирж ганцхан өдрийг хөвгөлтэй өнгөрөх өгөөрэй. Баярлалаа. Дууны тэмцээний эхний шат 8 сарын 12-нд 12 цагаас. Анисон юм уу? Эсвэл Япон pop дууслаа шүү. Амжилттай. Өмнөх жилүүдийн Япон pop соёлын өдөртгүүдэд нийт 13 оролцогч Японоос баярлсан. Энэ жилийн тэмцээний тодорхой өдөртөмж тун удахгүй Японы pop соёлыг сонирхчдын холбооны пэйж хуудас болон ивент дээр тавигдах тул та ор сонирхоорой. За энэхүү өдрийг Японы элчин сайдын яам болон Японы соёлыг сонирхчдын холбооны зохион байгуулдаг Мөнх парк Японы аялал журналистийн төвчөөс бидэнтэй хамтран ажилладаг юм аа. 8 сарын 13-нд уулзлаа. バカバカしいほど君が好きだ照れくさいけどちょっと本気だいつも支えてくれる人たちに日頃の思いを込めたラプソディ Appreciation な気持ちを届け